За сайн байцгаана уу маха. Бүгдээрээ сайхан амарцгаасан уу? За өнөөдөр бүгдээрээ хамтдаа магтах одоо сүүлийн өглөө байна. За тэгээ бүгдээрээ хамтдаа Бурхан эзнийг алдаршуулцгаая. Тэгээ Бурханы бүгдээрээ хайрыг магтаж өнөөдөр яг энэ магтаалаа хамтдаа эхлүүлцгээе. Тэгээ яг энэ дунд бол манай ялангуяа манай хөтөл сүмийнхэн дуртай. Тэгээ бас хөтөл сүмийнхэндээ бас зориулж байна. За бүгдээрээ хамтдаа тэгээ магтацгаая. Таны хайр баймар байна. Яхова алтрын эзэн урсах нэлмас зовлонгоо танд өргөө гайхамшигт таны духалай ба хайртан баймар байна. Халелуя. Эзний бүгдээр хамтдаа эхнээс нь магтцгаая. Эзэн минь би таны хайр баймар байна. Энэ дэлхийд таны хайрыг өргөө. Ганцхан таны хайр болж би бусдад таны хайрыг түгээ хайртай маар байна. Халелуя. Халелуя. Эзэн минь. Халелуя. Есүс минь ганцхан таны хайр болж би бусдад таны Hallelujah. Hallelujah. Ezen min. Hallelujah. Jesus min. Ганцхан таны хайр болж би бусдад таны хайрыг түгээ хайртай баймар байна.
За хайрыг түгээдэг бурхан эзнээ бүгдээ хамтаа алдаршуулцгаая. Алдаршуулцгаалаа. Одоо бүгдээ хамтаа хаан эзнээ хамтаа алдаршуулцгаая. Есүс бидний хаан минь энэ газар ирээч хаширэн захрач эзэмэн магтаалыг хүлээн авна их эзнээ магтан дуулцгаая их эзнээ бидний хаан минь энэ газар ирээч хаширэн захрач эзэмэн магтаалыг хүлээн авна их эзнээ магтан дуулцгаая их эзнээ оргон дэлцгээ хаан болсон Есүс их эзэмэн хааны судлаас бидний захираа Амен. За Библиэлд Филиппо 4:13 дээр хэлснээр бид бүхэнд хүчийг өгч эзнийг бүгд хамтаа алдаршуулцгаая. эзэн бол миний хат миний цэц миний аврагч миний бурхан миний хоригдоход миний бамбай миний авралын ивэр миний бэглэлт юм миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай хуурны нэндэн цусаар бид яасан тэр цусны хүчээр бид босё хуурны нэндэн цусаар бид яасан эзэн надад ядалтыг өгсөн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн миний хүч бодох эзэн би танд хайртай хуурны нэндэн цусаар бид яасан тэр цусны хүчээр бид босё хуурны нэндэн цусаар бид яасан эзэн надад ядалтыг өгсөн миний хүч бодох эзэн миний
Миний хүч болох эзэн, миний хүч болох эзэн, би танд хайртай. Миний хүч болох эзэн, миний хүч болох эзэн, миний хүч болох эзэн, би танд хайртай. Амен. Нүкэ. Check. Good morning, everyone. Өглөөний мэнд хүргэе та бүхэнд. It's sad that it's the last day, За өнөөдөр сүүлийн өдөр болохоор уутгартай байна жоохон. and I'm flying back to the Philippines tomorrow. За маргааш өдөөс хойш Филиппин руугаа нисэх ийм хуваартай байна. I'm supposed to give a lecture, За тэгээд би Филиппинд очиод бас лекц тавих юм байгаа. but I am convinced to share something else this morning. Өнөөдөр бол тийм ээ ийм лекц тавих гэж бодсон. Гэхдээ арай өөр зүйл хуваалцах хэрэгтэй гэж би бас бодсон. I've been praying since last night. За өнгөрсөн оройноос хойш би энэ талаар их залбирч байлаа. What parting message should I give to my brothers and sisters in Mongolia? За Монголд байгаа итгэж ахын дүүс нартай ямар Библийн мессежийг өгөх вэ гэж би их бодож бясалгаж залбирлаа. And in my Bible readings last night and this morning, За тэгээд өнгөрсөн орой болон өнөө өглөөний Библийн маань Библи уншлагаар болохоор I was brought back to the story in John chapter 2. за тэгээд Иохан номын 2 дугаар бүлгээр гардаг тэр түүх рүү яг ч юм ингээ буцаад очисон. I am not sure if you have read that story, За та энэ түүхийг уншсан үг би сайн мэдэхгүй юм байна. but it is considered the first miracle of Jesus. За тэгвэл энийг юу гэж хэлдэг вэ гэхээр Есүсийн хамгийн анхны гайхамшиг гэж хэлдэг. Before we proceed, again, I want to say thank you to all of you. За тэгээд номлоо үргэлжлүүлэхээс өмнө би та бүхэнд дахин нэг удаа баярлалаа гэж хэлмээр байна. It's been a great blessing seeing and knowing all of you. За та бүгдийг харахтаа таньж мэдэхдээ миний хувьд бол баяр жаргалтай сайхан байлаа. I look forward to seeing you again if God's will. За хэрэг бурхан хүсчвэл би та бүхэнтэй дахиад уулзмаар байна. Thank you very much. Маш их баярлалаа. So now let's go back to John chapter 2. За бүгдээрээ хамтдаа Иохан 2 дугаар бүлэг рүү очицгоё. In John chapter 2 verse 10, we will read this passage. За тэгээд Иохан 2 дугаар бүлгийн 10 дээр ингэж бичсэн байгаа. Түүнд альва хүн эхлээд сайн дарсаа гаргаад хүмүүсийг согтсны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлв. This was a recognition from the master of the feast. За тэгээд найрын ахлагчийн анзаарсан зүйлс нь энэ байсан байгаа. Because God or Jesus just made some miracles. Яг тэгэхээр Есүс яг тэр үед болохоор гайхамшиг үйлдсэн. But if we go back to verse 1, За хэрвээ бид нэгдүгээр ишлэл рүү яваад очих юм бол буцаж очих юм бол it says in the story, you can read later, that Jesus was invited to the wedding. за тэгээд та бүхэн хараад уншаарай. Яасан бэ гэхээр Есүс нэгэн хуримд өргөцсөн байдаг. And suddenly there was a problem in the wedding. За тэгсний гинт хурим дээр нэг асуудал гарсан. But thankfully, they invited Jesus, and so Jesus solved the problem. За
ямар азар гэхүү тийм ээ. Тэд нэр Есүсийг өртсөн байсан. Есүс байсан учраас тэр асуудлыг тэр даруйдын шийдэж өгсөн. So one lesson that I'd like to pick up from this story, За тэгэд яг энэ түүгээс би нэг хичээлийг сонгож авсан. we need to invite Jesus all the time. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид нар үргэлж Есүсийг өрдөг байх хэрэгтэй. Invite him not only during happy moments but also sad moments. Есүсийг үргэлж амьдралынхаа баяр жаргалтай мөчүүдэж биш харин гонигтай үедээ ч гэсэн Есүсийг өрдөг байх хэрэгтэй. Most of the time we only invite him when we are lonely or we have problems. За ихэнхдээ бид нар яадаг вэ гэхээр Есүс Христийг амьдралд бид нар гонигтай байх үедээ ганцаарсан үедээ Бурхан руу ханддаг. But in the story, Jesus was invited during a joyous occasion. Харин энэ түүхэн дээр бол Есүс баяр жаргалтай үед өргөцсөн байдаг. So my question to all of us this morning, За тэгвэл өнөөдөр би та бүдээс асуух асуулт байна. have we invited Jesus today? Өнөөдөр бид нар Есүсийг өрснө. Every day should be an invitation. Өдөр болгон түүнийг өрдөг байх хэрэгтэй. An invitation for Jesus to come in our lives. Есүс Христос та миний амьдралд орж ирээч гэж түүнийг өдөр болгон өрдөг байх учиртай. Because without Jesus, we cannot do anything. Есүсгүйгээр бид нар юу ч хийж чадахгүй. And if Jesus is there, miracles can happen. Есүс байгаа газар гайхамшиг болдог юм аа. I believe that today miracles can still happen. Өнөөдөр ч гэсэн Есүс байгаа бол гайхамшигуд болно гэдэгт би гүнээ итгэж байна. I cannot forget when I was a student in the Philippines. За тэгээ Филиппинд байхдаа би оюутан байхдаа нэг түүх санаж байна. I already was taking my theology, За яг би шашин судалгаагийн хичээлийг аваад эхэлсэн байсан. and suddenly I felt that I cannot bend my knees. За тэгсэн нэг өдөр яагаад ч юм ингээд өвдгөө нугалж чадхаа үлдсэн байсан. So for almost a year, I was walking like this. За баг жид гаруй дурш би ингээд өвдгөө нугалахгүй ингэж яваадсан. I cannot bend it. Яг тэгээ өвдөг нугалахгүй байсан. And so I had to go through some series of checkup. За тэгээд маш олон эмнэлгийн онцлогоо шинжилгээгээр явсан. When, during that time, I was also struggling financially. За тэгээд яг тэр үед бас санхүүгийн үед бол би маш хэцүү байдалтай байсан. And then somebody gave me money so I can pay for the MRI or X-ray of my knees. За тэгээд нэг хүн надад яг MRI эрентген зураг авахгүйх тэр зургийг авахгүйх тэр мөнгийг өгсөн эмнэлгийн зураг. And when the results came out, the doctor said we need to have a surgery. За тэгээд үзүүлээд ер нь бол чамд над өвдгөнд чинь юу хийх хэрэгтэй байна? Хагалгаа хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. And I told myself, I'm already struggling with just the X-ray, how much more with surgery? За тэгээд арай ч юм уус нэг эрентгээний мөнгөө төлцсөн байж идэг дахиад хагалгаанд ороод өчнөө зардал гарандаа гэж санаа зовж эхэлсэн. And I remember every night crying to the Lord. Тэгээд орой болгон би Бурханд өөлөн залбирч яснаа санаж байна. In my mind, I was saying, За тэгээд оюун бодолтой би юу гэж хэлжсэн гэхээр I want to serve you, Lord. би танд үйлчлэл байна эзэн минь. How can I serve you if I won't be able to walk? За тэгээд би алхаж чадахгүй бол хэрхэн би танд үйлчлэх вүлээ гэд. But still in my mind, I said, Lord, I want to serve you. За тэгээд оюун бодолтой ч гэсэн би хийцэн минь би ч гэсэн танд үйлчлэлмээр байгаа шүү гэж хэлж байсан. And so I'm imagining myself visiting homes with wheelchair. За тэгээд би өөрийгөө бүр юу гэж дүрсэлж исэн гэхээр тэрэгэн цэцтэй ингээд пастрын ажилд хийгээд явж байна гэж дүрсэлсэн. To make the long story short, За тэгээд түүгээ богиносох юм бол someone helped me so I can go for the surgery. за тэгээд хэн нэг нь надад тусалсан тэгээд ямар ч байсан хагалгаанд орсон. After the surgery, I woke up За тэгээд хагалгааны дараа би сэрсэн. and the doctor cannot explain what happened. За тэгээд эмчнэр яг юу болсон тухай тайлбарч чадаагүй. He told me that in the X-ray, there was a big problem in my knees. За тэгээд тэр хөлнийхэн зургийг аваад ингээд эрентген зургийг ингээд харахад бол яг тэр өвдгөнд нь бол нэлээд том асуудал байсан гэж хэлж But байгаа. when they start to insert the instruments, За тэгээд харин нөгөө нэг яг тэр төхөөрөмжийн юунд ингээд суулгаад өвдгөнд нь суулгах үед they cannot see any problem. ямар ч асуудал харагдаагүй. He was like, the doctor is not an Adventist. Тэгээд яг тэр эмч бол адвентист хүн байгаагүй. And he was like saying, maybe there's something wrong. Тэгээ юу гэсэхээр ямар нэг юм болчлоо гэж хэлсэн. And I have to tell the doctor, Тэгээд эмчид юу гэж хэлсэн гэхээр no, it is God's miracle. үгүй ээ, юу ч буруу болоогүй. Бурхны гайхамшиг юмаа гэж хэлсэн. I went out of the hospital.
За тэгээд эмнэлгээс гараа явсан. The first thing I did За тэгээд эхний зүйл юу байсан бэ гэхээр was to visit the church сүмд зорчлох байсан. and share the powerful testimony that God can make miracles even today. Сүмд очиод би Бурхан миний амьдралд юу хийсэн бэ гэдэг хүчтэй гэрчлэлийг хуваалцсан. So please invite Jesus all the time. Тийм учраас үргэлж Есүсийг та амьдралдаа урьдаг байгаарай. And in the story, what happened is that they were lacking with unfermented wine. За тэгээд түүхэнд юу болсон бэ гэхээр хормон дээр болохоор юу дутсан бэ гэхээр дарс. Тэгээд эсгсэн дарс дутсан байсан. They were in need of grape juice. За тэгээд тэдэнд юу хэрэгтэй байсан бэ гэхээр одоо усан үзмний шүүс хэрэгтэй байсан. Of course, in the Bible, they call it wine. Библиэлд болохоор дарс гэж нэрлсэн байдаг. But the original Greek word, you will notice that there's a difference between unfermented and fermented wine. За тэгээд яг грек хэлэн дээрээ бол дарс эсгсэн дарс, эсгээгүй дарс гэж хоёр өөр төрлөөр бичигдсэн байдаг. And Jesus gave the order to the servants. Есүс болохоор найрд үйлчилж исэн үйлчлэгчид ямар тушаал өгсөн бэ гэхээр The servants faithfully followed what Jesus said. за тэр үйлчлэгч бол Есүс юу хийснийг үг дуугүй биелүүлсэн байгаа. The water turned into wine. Ус дарс болж хувирсан. And then they started serving people. За тэгээд дарсаараа хүмүүст үйлчилж эхэлсэн. And everybody was saying it was so good. Хүн болгон үнэхээр сайхан байна гэж хэлсэн. And so I'd like to share with you 3 points from this story. За яг энэ түүгээс би та бүхэнд 3 санаагаа бас хэлье. Number 1, Нэгт we need to be filled. бид дүүргэгдсэн байх хэрэгтэй. Халилсан байх хэрэгтэй. As the water jars were filled with water, Тэр усаар дүүргсэн байсан торхнууд бэлгсэн дүүрэн дарс болсон шиг we also need to be filled with the Holy Spirit. бид нар үргэлж ариун сүнсээр бэлгсэн халигсан байх учиртай. Because without the Holy Spirit, we cannot do anything. Ариун сүнсний тусламжгүйгээр бид нар юуг ч хийж чадахгүй. I've realized this in my pastoral ministry. Энийг би пастрыгаа үйлчлэлээс гэрчлэнэ. You can be so gifted. Та үнэхээр авьяастай чадвартай байж болно. You may be good in speaking or in technical things. Та ярихдаа техник тоног төхөөрөмжтэй харьцахдаа чадварлаг сайн байж болох юм. But if we don't have the Holy Spirit, there will be no impact. Ариун сүнс байхгүй бол бидний чадвар авьяас бусдад нөлөөлж чадахгүй. You can be good in singing. Та сайхан дуулдаг байж болно. But if your life is not filled with the Holy Spirit, Таны ариун сүнс таны амьдрал ариун сүнснээр дүүргдээгүй тохиолдолд it will not have a lasting impact to the people. таны хийж байгаа зүйл мөнхийн ямар ч шинж чанаргүй байх болно. So this morning, let's invite the Holy Spirit in our lives. Яг энэ өглөө хамтдаа ариун сүнс бидний амьдралд орж ирэхийг урьдчилгаая. Let's ask the Holy Spirit to fill our hearts. Ариун сүнс бидний зүрх сэтгэлийг дүүргэхийн төлөө бүгдөө ариун сүнсийг урьдчилгаая. And I want to tell you, it's not automatic. За нэг зүйлийг хэлээ, энэ бол автоматар бий болдог зүйл биш ээ. You need to every day pray and ask the Holy Spirit in your life. Тийм учраас өдөр болгон бид нэр ариун сүнсийг амьдралдаа өргөн залбирж явах хэрэгтэй. Try every morning when you wake up. Өглөө босоод түүнийг өөрөх хэрэгтэй. Every evening before you sleep. Унтахтаа ч гэсэн түүнийг ураад унтах хэрэгтэй. Ask for the Holy Spirit to come into your life. Ариун сүнс минь миний амьдралд орж ирээч гэж залбирж явах учиртай. Because when we have the Holy Spirit, He will guide us. Ариун сүнс бидний амьдралд байх юм бол тэр биднийг үргэлж өдөртөн чиглүүлэх болно. We will never be lost. Бид нар хизээж алдагдахгүй. You know, that's my major problem. За энд нэг асуудал байж болно. I easily get lost. За миний хувьд амархан төөрчдөг хүн байгаа. When I accepted the call from Adventist World Radio, За дэлхийн Адвентист радиод ажиллах энэ ажлын саналыг авсны дараа they told me that you have to travel most of the time on your own. за тэгээд ихэнх хугацаанд та нэг чи гэрээсээ ингээд аялнаа гэж хэлсэн. And my wife was so worried Эхнэр маань маш их санаа зовсон. because I'm not good with direction. Би бол ийм зүг чигэндээ тийм сайн хүн биш. I easily forget what's the way that I use.
ер нь бол явсан замаа мартчихдаг. One time I went to one country. Нэг удаа би нэг улсад аялсан. It's already my 5th time. Уулын тэр улстай би 5 дахь удаага айлд очичод байгаа. And I still got lost. Тэгсэн ирнээл төөрчөд байгаа. I called my wife. Эхнэрлүүгээ ярьсан. I told my wife, imagine I'm in Thailand and she's in the Philippines. За тэгээд одоо би болохоор Тайландд, тэгээд эхнэр маань Филиппинд байгаа. I told her, can you help me find the way? Эхнэрээс асууж байгаа. Филиппинд байгаа эхнэрээс асууж байгаа. And Алив Тайланд төөрчлөө зам заагаад өгөөч And гэж. because my wife is so good with direction, Манай эхнэр бол зүг чигэнд аягуулсан. she will just look at Google Map За тэгээд шууд Google-ийн газрын зургийг интернетээр хараад and then she will start saying, okay, walk 300 meters, turn left. за turn тэгээд ингэ right. надад хэлж. За 300 м алхаад одоо баруун эргээрээ гээд. You see, I easily get lost. Ийм л амархан төөрдөг нөхөр байна. But by God's grace, the more we continue to ask the leadings of God, За бид нар бурхныг үргэлж бурхны ариун сүнсээс өдөр тутмын гуйж He helps us. тэр биднэрт ингэж By God's чиглүүлж grace, тусалдаг аа. I have finally a little bit overcome my forgetfulness when it comes to direction. За ямар ч байсан баг багаар сайжирж байгаа. Ер нь бол зүг чигэндээ нэлээд сайн болоод яваад байгаа. So if we want to have the right direction in our lives, Хэрэг биднэрт амьдралдаа зүг чигийг олохыг хүсэж байгаа бол we need to be filled with the Holy Spirit. бид нар ариун сүнсээр дүүргэгдсэн байх учиртай. Amen. Амен. Second, Хоёрт let's be faithful. итгэмжтэй байцгаая. The servants invited Jesus today. Өнөөдөр бид нар Есүсийг урьсан уу? Every day should be an invitation. Өдөр болгон түүнийг урьдаг байх хэрэгтэй. An invitation for Jesus to come means even if no one is looking, we do the right thing. За итгэмжтэй байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хинч хийхгүй байсан ч гэсэн Бурхны үгийн дагуу хийхийг хэлж байгаа. It's easy to be faithful, or it's easy to be faithful when somebody is looking. За хэн нэгэн харж байхад итгэмжтэй байх бол амархан байдаг. But if no one is looking, sometimes we have the tendency not to be faithful. Харин ганцаараа байхдаа жижиг юмд итгэмжтэй байхад маш хэцүү сорилтын дунд бид нар ордог тийм ээ. So let's be faithful to whatever the Lord told us. Тийм учраас эзэн биднэрт юу гэж хэлсэн тэр болгонд нь итгэмжтэй байцгаая. Let's faithfully study the Word of God. Бурхны үгийг итгэмжтэйгээр судалдаг байцгаая. I believe that everybody has their Bibles. Хүн болгон Библиэд гэдэгт итгэж байна. Electronic or hardbound, you own your Bibles. Цаасан Библи байж болж байна те, утасны Библи байж болж байна. Ямар нэгэн төрлөөр Библи байгаа. Please faithfully read the Word of God. Тийм учраас итгэмжтэйгээр Бурхны үгийг уншдаг байгаарай. We live in a world of confusion. Бид нэр маш их эмх замбраагүй төөрөлдсөн дэлхий дээр амьдарч байгаа. The business of Satan is to confuse us. Сатаны нэг сайн хийдэг ажил нь юу вэ гэхээр хүмүүсийг төөрөгдүүлдэг. Not because everybody is doing it, you need to do it. Хүн болгон хийж ийна гэдгэндээ хийнэ гэсэн үг бишээ бас. We need to do what the Bible says. Харин Библи юу гэж хий гэснийг тэрийг хийхийг бид Even сануулж if байгаа. we are alone. Хэдийгээр тэр нь бид нар ганцаараа байсан ч гэсэн. So whatever the Lord is telling us, be faithful. Бурхан биднийг юу хий гэж байна тэр нь итгэмжтэй байх хэрэгтэй. And the third point that I want to share. Гурав дахь санаагаа би та бүхэнд хэлье. Let's be forward looking. Бүгдөө урагшаага харцгаая. Again, the first one, Эхнийх нь юу гэлээ? let's be filled. Дүүргэгдсэн байцгаая, бялхсан байя гэсэн. Number two, let's be faithful. Итгэмжтэй байя. And number three, let's be forward looking. Урагшаага харцгаая. In short, let's be hopeful. Өөрөөр юу гэж хэлж болох вэ гэхээр найдвараар дүүрэн амьдрцгаая. Just as the servants were hopeful that the water turned into a wine. Найран дүүлчихсэн тэр зарц тийм ээ. Тэр дарс ингээд ус дарс болно гэсэн тийм итгэлтэйгээр найдвараар дүүрэн байсан шиг бүгдөө тийм байцгаая. Just as the guests, they were all looking forward to be served. За яг л өргөцсөн тэр олон зочд ус биш дарс суун гэсэн итгэмжтэй байсан шиг, итгэл дүүрэн байсан шиг
we are all looking forward for the coming of Jesus Тийм учраас Christ. Есүс Христийн дахин ирэлтийг бид нэр хараагаа тийшээ чиглүүлцгээе. We want Him to come very, very soon. Бид Есүс Христийг маш хурдан ирээсэй гэж хүсэж байгаа. And so while waiting, brothers and sisters, Харин хүлээж авах хугацаанд ах дүүнрээ let's continue to live with hope, хамтдаа итгэл найдвартай амьдрцгаая. faithfully doing what the Lord told us to do. Эзэн бурхан бидэнд юу даалгаж өгсөн тэрийг итгэмжтэйгээр хийцгээе. We will all leave this place today, Өнөөдөр энэ газраас явцгаана. but I hope the lessons we learn will stay in our hearts. Харин бидний эдгээр өдрүүдэд сурсан хичээл маань зүрх сэтгэлд маань үрд мөхөд үлднэ гэж итгэж байна. We will go back to our homes inspired, Бүгдөө гэрлүүгээ хайртай, урам зоригтой, итгэл найдвартай харьцгаая. we will find time to faithfully and regularly read the Bible. Бүгдөө гэртээ харьцаагаад итгэмжтэйгээр байнгын Библийг уншдаг болцгоё. Because Jesus is coming again. Ягаад гэвэл Есүс Христ ирж байна. May I invite everybody to stand Би та бүгдийг босоосоо гэж хүсэж байна. and let's offer a prayer of dedication. Бүгдөө Бурханд хандан залбирцгаая. Let's bow our heads and let's pray. Бүгдөө толгоо гудaalган Бурханд хандцгаая. Our great God, Heavenly Father, Агуу Бурхан Тэнгэрийн эцэг минь ээ. we praise you for the reminders that you have given us. Та бидэнд олон сануулгыг өгсөн тань талархаж байна. We ask for the Holy Spirit to fill us. Ариун сүнс биднийг дүүргээсэй гэж хүсэж байна. We acknowledge, Lord, that we cannot do anything without you. Бид юу таньгүйгээр юу ч хийж чадахгүй гэдгээ бид нар хүлээн зөвшөөрч байна. And so, Lord, we ask that you help us and lead us. Тиймээс их эзэм та бидэнд туслаж та биднийг удирдан чиглүүлээч. Help us to be faithful to you. Танд итгэмжтэй байхад та туслаач. Help us to read your word. Таны үгийг уншдаг байхад туслаач. Help us not to be distracted by Satan. Сатаны альва хорт явуулгад өртөхгүй байхад туслаач. Lord, help us because we are nothing without you. Та бидэнд туслаач. Яг таньгүйгээр бид нар хинч юу ч биш үлээ. And help us, Lord, to be hopeful that you are coming very soon. Та их эзэм ирж байгаа учраас бид эзэм танд итгэмжтэй байж итгэл дүүрэн амьдрахад туслаач. And I hope and pray that each of my brothers and sisters in this place Энэ өдөр ирсэн энд байгаа ах дүү нар маань хүн нэг бүр эзэм. we all will be redeemed and will be saved by you. Танаар аврагдаж тантай уулзах болтугай гэж би өрөөж залбирч байна. When you come in the clouds of heaven, all of us will say, Lord, thank you. Таныг үйлчлүүлэн ирэх тэр сайхан өдөр бид нар эзэн баярлалаа гэж хүн болгон хэлэх болтугай. We have waited for you. Бид таныг удаан хүлээсэн шүү гэж хэлнэ. And now you have come for Та харин одоо us, ирж байна. Бидний төлөө ирж байна. for us to experience the fullness of your salvation. Таны авралыг гэрчлэхээр мэдрэхээр Maybe, Lord, some of us have problems in life. бидний зарим нь амьдралдаа асуудалтай байгаа хаа. I pray, Lord, that you help us. Та бидэнд туслаарай. Please help us to feel that you are very close to us. Их эзэн минь тэгээ та үнэхээр ойрхон байгаа шүү гэдгийг мэдрэхэд та бидэнд туслаарай. Thank you, Lord, for loving us just as we are. Их эзэн та яг биднийг байгаагаар минь хайрлсан талархлаа. In Jesus' name we pray. Есүсийн нэрээр залбирлаа. Amen. Амен.
минчтэний бүтээл агуу төв үндэс өгсөн ахгүй амьдрал минчтэний бүтээл тал нутгийн ард түмэн бид таны магтнаа тал нутгийн ард түмэн бид таны дуулнаа та бол Эхний сэвшин зингэг нуурчтэний бүтээл энгүй удам их нутаг эллигэн садам минчтэний бүтээл тал нутгийн ард түмэн бид таныг магтнаа тал нутгийн ард түмэн бид таныг дуулнаа За кемп маань дуусгаж байна. Бурхан маш сайхан цаг агаараар ивэлээ. Тэгээд яг одоо та бүгдийн өмнө нэг хүнийг бас өөрийг танилцуулах гэж байна. За тэгээд Химнэл 91.7 радиогийн редактор, найруулагч, хишиг жаргалагчийг урьж байна. За ямар зорилготой урьж байгаа вэ гэхээр мэдээж хэрэг номлогчдоо бид нар бэлэг өгөн тийм ээ. Тэгээд тэр бэлгийг бас хишгээ эгч маань гардуулж өгөөсэй гэж бас хүсэж байна. За зарим нь бол ихэнх нь мэдгүй байх. За эсвэл ихэнх нь ч бас мэдчихэж магадгүй. За 91.7 радио FM байдаг гэж мэдгүй хүн байна уу? Байхгүй юу? Бүгдээрээ мэдэх бах тий. За тэр радиогийн ард одоо гол ажлыг нугалдаг. За манай FM-ийн бас суур болсон ийм хүн байгаа. Тэгээд хишгээ эгч маань номлогч байгаа дуудаад бас бэлгийг нь гардуулж өгнө. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд Алс холын бас Филиппин улсаас Монголын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн итгэлийн ах дүү нарт маань өөрийнхөө бурхны үгийг хуваалцсан. Дээрээс нь дадлах туршлагаа бидэнд бас хуваалцсан эрхэм пастор Алексис Маркодо танд нийт итгэгч ахын дүүсийнхээ өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Цахим дижитал баярт мэдээг бид нар түгээхэд юунд анхаарч ямар туршлагаар яаж ажиллах талаар та бүхэнд бас номлолоороо дамжуулан олон мэдлэг чадварыг өгсөн. Тэгээд та бүхэн маань тэр олон сайхан туршлага мэдээллийг сонсоод хэрэгжүүлэгч бас үүсээрээ харуулагч итгэгчд байгаасай гэж хүсэж байна. Тэгээд бидэнд бас ийм сайхан сургаал номлол Бурхны үгийг хуваалцсан пастор Алексис Маркодод бяцхан гарын бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд энэ гарын бэлгээ бид нар гардуулах гэсэн юм аа. Thank you very much, everybody. За хүн болгонд маш их баярлалаа. За баярлалаа. Нэгэн тэнцээ гараад ирсэн юм боломж олцсон дээр нь радиогийнхэн талаар та бүхэндээ бас бяцхан мэдээлэл өгье гэж бодож байна. Химнэл радио 91.7 гээд Facebook хуудас байгаа. Та бүхэн маань дагаарай. Тэн дээр бид нар одоогоор 3 нэвтрүүлэг хийж байгаа. Дээрээс нь бид нар цаашдаа одоо саяны пастрын маань номлолын дагуу
подкаст хийх, нийтлэл бичих, дээрээс нь цахим баярт мэдээг түгээх гээд олон зүйл бас төлөвлөж байгаа. Та бүхний маань оролцоо бас маш хэрэгтэй байгаа. Хүн хүч бас манай радиод хэрэгтэй. Ялангуяа бид нар залуучуудаа хамтрах бас мэдээж нас дадлага туршлага хуваалцах настай хүмүүстэй бас хамтрах хүсэлтэй байгаа. Тэгээ та бүхэн маань манай радиотой хамтарч ажиллаарай. Бид нар та бүхэнтэй хамтарч ажиллахдаа үргэлж бас нээлттэй байх болно. Тэгээд 9 сард болох Christ for Mongolia төсөлд бас та бүхэн маань идэвхтэй оролцоорой. Тэр бол маш сонирхолтой бас гоё төсөл эхлэхээр бид нар бас бэлтгэл ажилдаа орсон байгаа шүү. Тэгээд бидэнтэй бас хамт байж манай радиогийн нэвтрүүлгүүд дээр лайктаар, шеэр хийж дэмжээрэй. Тэгээд эрүүл мэндийн зан үйлийг сурчлахад хамтарч ажилладаг энх баяр ихчтэй бас далимдуулаад маш их баярлалаа. Таньдаа хайртай шүү гэж бас хэлмээр байна. Эрүүл зан үйлийг эрүүл ээжээж эрүүл мэндээр дамжуулан маш олон баярт мэдээ манай сүмүүд эмэгтэйчүүд бас түгээж байгаа учраас тийм сайхан боломжуудыг бас радиогоор дамжуулаад та бүхэн маань ашиглаарай гэж хүсэж байна. Тэгээд бидэнтэй бас хамт байдаг, сонсдог, биднийг дэмждэг бүх итгэгч ахын дүүс нартаа маш их баярлалаа. За ингээд одоо мастер гайдууд маань туг өдөх ёслолыг хийсний дараа Монголын Адвентист чуулганы пастор Адиаху хаалтын залбирал хийгээд энэ арга хэмжээ маань өндөрлж байгаа шүү. За баярлалаа. Баруун зүүн тийш эрг. Баруун зүүн мөр түрүү захаад марш. Зогс, лек, хоёр. Баруун зүүн тийш эрг. Баруун зүүн тийш эрг. Эрг. Ахаад марш. Баруун зүүн тийш эрг. Ахаад марш.
1. За нөхөр эрхэм хүндэт кампчдын амраг ирээ. За манай мастер гайдууд бүгд нүдний шилтэй байсан. Тэгээд өөрөө гал шилтгээ гараад ирлээ. За тэгээд кампийн маань 3 шөнө 4 өдөр ингээд өндөрлж байна. Та нарын сэтгэл ямар байна? Хурдан хармаар байна уу, хармааргүй байна уу? За зарим нь хармаар байх, зарим нь хармааргүй байх тий. За тэгээд камп маань их сайхан боллоо. Хөөхөн алаг өрсүүдийг харах их сайхан байлаа. Тэгээд удаан уулзаагүй сүмийнхаа газар газрын итгэж ахын дүүстэй уулзаж сонин хачнаа хуваалцах их сайхан байлаа. За тэгээд бас гадаадаас Филиппин улсаас бас Меркато пасторч биднэрт бас сонин хачин бурхны үгнээс хуваалцлаа тий. Үнэхээр тийм гоё камп байлаа. Тэгээ бурхан ч гэсэн цаг агаарыг ивэж бас ийм бүхий л үйл ажиллагаа маань их амжилттай сайхан боллоо. За тэгээд энэ кампыг энэ жилийн кампт бас би өчигдөр бас хэлсэн. Надад их таалагдсан юм бол манай Магтан дууны багийнхан байлаа. Яагаад гэвэл шин маш залуу цус шингэн залуучууд гарч ирж те бидэнд магтаалыг удирдан авч явсан. Тэрнийг нь хараад бидний сэтгэл бас их баярлж байлаа. За тэгээ Магтан дууны баг гийнхаа хамт олонд баяр хүргье. За болно. За дараагийнх нь болохоор одоо энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулсан бас манай Монголын Адвентист чуулганы кампийн зохион байгуулах хорон байна те. Энэ бүх зүйлийг бэлдээ, төлөвлөөд тэгээд ийм сайхан авч зохион байгуулсан Эрдэнэ пастораар ахлуулсан кампийн зохион байгуулагч нартаа бас баярлалаа гэж алгадчихъя. За дараагийнх нь бол манай жил болгоны кампийг одоо хүлээн авч үйлчилдэг суутын хамт олон те Бомчин Боно гэд манай сүмийн 2 ахлагчтай. Тэгээд суутын хамт олондоос талархаж байна. За тэгээд бас энэ жилийн кампер бас манай Баянаагаар ахлуулсан те Галтгооны багийнхан маань бас маш сайхан бидэнд үйлчилсэнд бас талархъя. За тэгээд өөр одоо талархах зүйлс байна уу? Сануулаарай. За тэгээд камп маань их сайхан боллоо. Насны хүмүүс ирлээ те. Би энэ жилийн кампус нэг анзаарсан зүйл бол бид нар их өнөр өтгөн болж байгаа юм байна. Бидний нас бас их явж байгаа юм байна. Бидний үр хүүхдүүд их оширсан байна те. Нэг 10-20 жилийн өмнө бол тэг хүүхдүүд их цөөхөн томчууд их байсан бол одоо томчууд нь байна. Гэхдээ хүүхдүүд маш их олон байна те. За тэгээд энэ жилийн камп маань бас их өнөр өтгөн боллоо. Тэгээд бас нэг зүйлийг мартчихж манай ээсэй холбооныхан маань бас тэнд юу ажиллуулсан те бүүт ажиллуулад тэнд бас бидэрт маш хэрэгтэй зүйлсээр бас үйлчилсэн. Тэгээд ээсэй холбооныхондоо цаашлих нь ажил үзэлд бас амжилт хүсье. За болно. За тэгээ бүгдээрээ одоо кампийнхаа манай мастер гайдууд маань тугаа хураачлаа те. Одоо олон юм яриад явах уу? Камп хаагаад бүгдээрээ бурханд хандан талархан залбирая. Эзэн бурхан минь энэ зуны итгэлийн цорой кампыг маань ивэж ерөөсөн тань талархаж байна. Таны ариун сүнс бидний дээр оршиж бүхий л зүйл дээр бас та биднийг ивэж өдөртөн чиглүүлсэн талархаж байна. Эзэн минь эндээс авсан баяр хөөр энэ кампийн цуглаанаас мэдэрсэн хайр, итгэл, үнэмшлийг маань та цааш нь цуурайтаж олон хүнд бас энэ итгэлийн хайрын хүч бас олон хүмүүст түгж
олон хүнийг бас таны ивэл дор авчрахад бидэнд туслаарай эзэн минь. Одоо манай сүмийн маань бүхий л ахын дүүсийг гэр гэрлүүгээ нутаг руугаа явхад та аян замыг нь ивэж аюул ослоос хамгаалж та бидэнд бас ивэлээ хайрлаарай гэж гуйж байна. Тэгэд энд ирсэн болон ирж амжаагүй манай адвентистийн итгэж хүний бүрийн маань зүрх сэтгэл та иvēлийн хайрынхаа очийг бодраагаарай гэж бидний эзэн аврагч Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За бүгдээрээ тэгээд өрөөгөө хүлээлгэж өгөөд те. Тэгээд нэг нэгэндээ бас баярлал талархснаа илэрхийлээ, тэврээд, уйлдаад тэгээд харцгаая.